За бүгдээрээ ээлж подкастнда тавтай морил. Энэ удаа бүгдээрээ гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр ирсэн байна. За сувдаа эмчдэг болон Ааса улс орны эмч клубын гишүүн Ариун Эрдэнэтэйг ингээд гуруула өсвөр нас жилжилтийн насны охтуудад тулгамддаг эрүүл мэндийн асуудлыг эмэгтэйчүүдийн асуудлын талаар ярилцгаад ирсэн байна. Тэгээд сайн байна уу сувдаа эмчээ? Сайн байна уу? Энэ өдрийг мэндийг та бүхэндээ хүргэе. Ариунаа сайн уу? Сайн уу? За бид хэд яг ингээд ярилцгаад Ариун Эрдэнэ маань бас өсвөр насны охтуудад тохиолддог асуултуудыг хэд асуултууд бэлдсэн байгаа. Миний хувьд бас асуух хэд асуулт байна. Тэгээд хамгийн эхлээд хэдүүлээ өсвөр нас гэж юу вэ гэдгээс ярилцаж эхэлсэн дээр болов уу гэж бодож байна. Тэгээ миний ойлгосноор бол хүүхэд наснаас эмэгтэй хүн болох яг энэ процессыг бол өсвөр нас, шилжилтийн нас гэж нэрлээд байна гэж ойлгоод байгаа. Яг эмнэлэг зүүн талаас яг энийг юу гэж хэлдэг юм бэ? За ер нь бол өсвөр насны охид гэдэг бол жил ирэх тусам нас нь бол залуучж байгаа. Одоогийн байдлаар энэ сүүлийн судалгаагаар болохоор одоо 9 наснаас эхэлж ийн гэж үзэж байгаа. 9-өөс 18 нас хүртэл бэлгийн бойжил явагдаж эхэлнэ гэж үздэг. Тэгэхээр 9 наснаас эхлүүлээд биеийн одоо хүүхдийн маань, охин хүүхдийн маань ерөнхийдөө өсөлт аяг өрчмөдөө явагдаж эхэлдэг. Энтэй холбоотойгоор бэлгийн дааврууд ялгарч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бэлгийн 2 дахь хүч шинж тэмдгүүд хамгийн түрүүнд одоо хөх уургах, сугны ус уургах, ундагны ус уургах тэгээ цаашлаа сарын тэмдэг ирэх гээд энэ болгон одоо тухайн охины удамшлын хүчин зүйл, амьдрах орчин, идэж ууж байгаа хоол хүнс, нарны тусгал хэр авж байгаа байдлаас шалтгаалаад янз бүр хүмүүст ирдэг, охтуудад ирдэг гэсэн үг. Зарим нас охтууд 9 настай хөх ургаж болоход зарим нь 10 настай 12 настай ургаж болно. Сарын тэмдэг 13, 14-т ирж болно. 9 настай ч ирж байгаа. Тийм ойлголтууд нь бол ер нь 9-өөс 18 наснда явагдаж байгаа бол хэвэн гэж үзнэ гэсэн үг тийм. За мэдээж бэлгийн 2 дахь шинж тэмдгүүд эрт илрэх, хожуу илрэх гэсэн юм шинж тэмдгүүд байгаа. Эдгээр нь бол эмэг байдал гэж үздэг гэсэн үг. Тэгэхээр яг ямар наснд ямар шинж тэмдэг илэрж ийн гэдэг нь тухайн хүүхдээс шалтгаална гэсэн. Удамшил, идэж ууж байгаа хоол хүнс, ээжийн байдлаас шалтгаалдаг гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхдүүд чиний сарын тэмдэг ирсэн юм чи миний яага ирэхгүй аа гэдэг ойлголт нь хайрцангуй. Тэгээд ерөнхийдөө 15 наснаас 9-өөс 15 насны хооронд сарын тэмдэг ирж байгаа бол хэвэн гэж үзнэ. За 15 наснаас сарын тэмдэг ирэхгүй, бэлгийн 2 дахь шинж тэмдэг илэрхгүй байгаа бол тийм яралтай эмчд үзүүлнэ. Эсвэл 9 наснаас өмнө энэ шинж тэмдгүүд илрээд ивэл бас эмэг гэж үзээд эмчд үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бараг юм нарны туяа авж байгаа хэсэг нь хүртэл айгуу тийм нөлөө болж ш тийм. Витамины одоо хэрэглэе гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө бүс нутгуудаас хамаарат бас энэ судалгаанууд байдаг. Тэгэхээр нөгөө нарны тусгал бага үзчихвэл сарын тэмдэг бага ирэх гээл тэгээ хөдөлгөөн бие чинь гээл зөндөө олон зүйлээс шалтгаална гэсэн үг. Гэхдээ хамгийн их нөлөөлдөг зүйл бол ер нь бол удамшил. Ер нь бол охтууд ээжигээ хөвчлэн дагдаг. Одоо ээж нь 12 настай ирсэн бол охин 13 настай ирэх магадлал өндөр гэсэн үг. Энэ талаар хариун үн сонсч ирсэн үү? Нарны тусгалын талаар ч юм уу сонсч байгаагүй. Нарны тусгал бүр хамаатай байдаг ч мэдчихэж байгаагүй. Би бас анхудаа сонсч ямар сонирхолтой санагдаж байна. Тэгээд охтууд маань ер нь бол сарын тэмдэг ирчлээ, миний өсвөр нас эхэлжлээ, шилжтийн үе эхэлжлээ гэж ойлгодог болвол бас сарын тэмдгээс өмнөх процессудаас давхар яваад байгаа юм шиг тий. Жишээ нь хөх ургах ч юм уу өмнөх процессуд. Миний сонссноор бол хөхн ургачвал за нэг жилийн дараа ч юм уу ер нь ойрхондоо миний сарын тэмдэг ирэх юм биш үү гэж бодож болно гэсэн тийм яриа сонсч ирсэн. Ер нь бас байж болно. Гэхдээ энэ бас харилцаа адилгүй. Хөх өөрөө бас өөрөө шууд нэг жилийн дотор урахгүй. Өөрөө ингээд эхлээд одоо суурн хэлбэрчин тий хүүхний одоо нүсөө нь борд холбон нүсүүжиж ирнэ. Тэгээд ургалт нь эхэлнэ. Нэгэн жилд урахгүй. Тэгээд ингээд 18 нас хүртэл тэр чинь ингээд хүүхний маань хөгжил явагдаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр яг аль суурин дээр явагдаж байгаад сарын тэмдэг ирнэ гэсэн үг. Тэгээс хүүх урагш эхлээд дусчлаа. Араас нь сарын тэмдэг ирлээ гэдг нь ойлгох хайрцангуй. Тэгээ нөгөө хэмжээгээрээ бас өөр бийж болно тий. Одоо би ингээд юм жижиг хөвгтэй болж байгаа эсвэл би их том хөвгтэй байна гэдг нь бол бас тухайн хүүхдээс шалтгаална шүү дээ. Удамшил, биеийн өөрийнх нь онцлог, цаанаас өгцөн өгдлөөс шалтгаална л да. Яг тэдэн насанд тэгин гэсэн юм бол байхгүй. Ерөнхий ойлголтоор авч үзвэл охтуудын бол цагаан юм гарч эхэлдэг. Энэ нь болохоор эстроген гэдэг дааврын нөлөөгөөр цагаан юм гардаг гэсэн. Тэгээ энэ нь болохоор мэдээж айгүй олон үүрэгтэй байгаа шүү дээ. Тэ өрсөлийн эсрэг, өдрийг чиглэх, хамгаалах үйлчлэгээс үзүүлж байгаа тийм. Тэгээ энэ цагаан ер нь бол дунджаар гарснаас хойш 1 жилийн дараагаар
сарын тэмдэг ирнэ гэж үздэг. Энэ бас гэхдээ бас зарим охтууд харьцангуй байж болно. Тэгэхээр нөгөө охид болгон адилгүй, хүүхэд болгон адилгүй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Үнэхээр өөртөө зөвөр ойлгохгүй юм байвал эцэг их болон эмчнэртэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Түүнээс биш найзд нь илэрж байгаа мөрд нь илэрхгүй байна гэж ингэж бие биенийг ерөөсө харьцуулах алба байхгүй. Хүүхэд гэдэг бол ер нь дахин давтагдахгүй зүйл. Цор ганц гэсэн үг өөрөө. Тэгэхээр хүүхдийн хөгжил гэсэн яг тэр өөртөө зориулагдсан хугацаанд л байх ёстой. Тэр нь 9-өөс 18 наснда л явагдана гэсэн үг. Тэр цагаан юм бол охтуудад их илүү нөгөө одоо тийм зунгаарлцсан илүү их одоо тэгж гардггүй энэ талаар ингээ айгүй их охтууд асууж байгааг би сонсч байсан байхгүй юу. Ингээд одоо дотор хувцсан хитрхи их ингээ мухалчдаг. Тэгээд хитрхи их зарим нь ирдэг ч юм уу тэр нь тэгээд яг энгийн цагаан зүйл шиг яриа нэг тийм юм зунгаарлцсан ч юм уу илүү өтгөн ч юм уу байх гаддаг. Энэ бас хэв вэ нөө? Охтууд нэг эстроген дааврын нүдээр гарч байгаа гэж байгаа. Тэгэхээр даавар болгон бас хүнд харилцаа идэхгүй байдаг. Тэгэхээр ер нь цагаан юм бол өдөрт нэг 4-8 мл орчим гарна гэж үздэг. Тэгэхээр их гарч байгаа охтууд өдөрт 8 мл гарч ийн гэсэн. Тэр бол их гарч байгаа онцлог байгаа. Зарим охтуудад бага гардаг. Тэр нь 4. Тэгэхээр тэр тухайн хүний өвөгдлөөс шалтгаалаад цагаан юмны хэмжээ өөр байна гэсэн. Тэгэхээр тэр дааврын өвөгдлөөс байгаа гэсэн үг шүү дээ. Түүнээс зарим охтуудын аягүй их гардаг, заримд нь бага гардаг. Тэгэхээр энийг бол тэр хүний өөрийнх нь онцлог гэж үзнэ. За яаж ингэ болоод байгаагаа мэдэх хэрэгтэй гэсэн үг Тэр нь одоо маш их үнэртэй болох, өрөвсөхтэй, шар ногоонтой болох, хэмжээ нэгсэх, байнга ихсэх ч юм уу цагаан маань ерөнхийдөө бол одоо сарын тэмдэг ирэх үед болон төхөх үед хэмжээ нь угаасаа физиологиороо үрслийг одоо эсэргүүцэх учраас жоохон хэмжээ нэгсдэг. Ингээ жоохон үнэртэй баг зэрэг үнэр ороод хэмжээ нэгсээд ирдэг. Энэ үед бол хэвэн бэ гэсэн үг дунд үед гэхээр одоо сарын тэмдгийн голын үе байгаа шүү дээ юм ирэхгүй тэр үедээ бол хэмжээ нь харьцангуй багасдаг. Энэ болохоор хэвэн гэсэн үг. Тэгээд эйгөө цагаан юм ажиглан гэсэн үг шүү дээ. За зарим үед ихсээ зарим үед хэвэн болчихж байгаа шүү дээ. Энэ бол болж ин гэсэн үг шүү дээ. Үрсэн үед гэдэг бол байнгын хэвлэгээр гараад ин гэсэн үг. Доошо өнгөтэй үнэртэй юм. За тэгээд цагаан юм их гараад ингээ үнэртэй шар ногоо бэлгийн хацаанд ороогүй байхад хүртэл ингээ шар ногоо энэ төр бас гардаг. Ер нь бол бас шар төрлөгч гэсэн хэвэн гэж үздэг. Заавал тийм тарагшиг цагаан байна гэдэг бол харьцангуй энэ бол охтууд болгон бас харилцаа адилгүй байдаг. За тэгээд шар туяатаг ч гэсэн баг зэргийн шар туяа. Үнэхээр ногоон өнгөтэй гараад тэр охины одоо амьдралын хэм маяг буруу хийж болно шүн унтахгүй байна чихэрлэг хүнсний хэрэглээ их байна, нүүрс цусны хэрэглээ их байна, халуун ногоотой хоол хүнс их хэрэглэж чинь, стресст чинь одоо юм одоо өсвөр наснд чинь маш их зүйл стресс өөрөө том хүн болох гэж байгаа, дарамт шахалт хичээлийг тэгээ найз нөхдийн одоо дээрлэхэлт гэл ингээл стресс гэх юм их байгаа эндээс болоод нойрготой болдог, өөрийгөө стресстүүлдэг. Энэ байдлаас болоод бас цагаан юм өөрчлөгддөг гэсэн. Амарсан айгүй их юм нөлөөлж чинь тийм зөвхөн одоо ингээд доороосоо daarаад ингээд миний юм гараад юм гэж бас бодож болохгүй байхгүй. Хоолт чинь чухал юм байна. Сэтгэл санааны байдал чинь эрүүл байх ёстой. Хүний бие махбод чинь нэг цул учраас нэг жоохон зүйл алдагдахад л бусдаа нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр нойр бол ялангуяа маш их нөлөөлдөг. Одоо өсвөр үеийнхэн бол нойрны асуудал ихтэй хичээл ном байна, стресс байна, утасны хэрэглээ байна Энээсээ болоод өөрөө цагаан юм бэлгийн хацаанд орж халдвар авахгүй, доорс даахгүй байхад хүртэл ихсэн гэсэн үг байхгүй. Бид дээрээс нь сахарыг хэрэглээ далд сахарыг хэрэглээ, ундаа уух, нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх энэ төр чин. За дээрээс нь өдөр тутмын байнга хэрэглэхтэй. Өдөр тутам ингээ цагаан нэг гараад байна. Өдөр тутам ингээ хэрэглээд нойтон чигтэй байлгаад байх. Ер нь бол айгүй олон хүчин зүйлээс шалтгаалж цагаан мөрчлөгдөг гэсэн үг. Дан ганцхан эрэгтэй хүнээс аваад ингээ халдварлаад ингээд үрсээд идэг гэдэг ойлголт бол харьцангуй. Тэгэхээр нөгөө тухайн эрүүл байя гэвэл бүх дархлаагаа сайн дэмжиж, ерөнхий биеийн байдал сайн байж бүх юм сайн байна л гэсэн үг. Тэгээс дан ганцхан ингээл доото байн угаагаал нормотой ингээ яваад ивэл цагаан гарсаар л гараад үрсэл үнэртэй болоод байна гэсэн үг. Ер нь бол хэвэнтэй гарна гэдэг хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүстд огт гарахгүй байх гэдэг ойлголт байдаг. Зарим охтууд бол надаас нэг юм гардгүй шүү дээ гэж ярьж болно. Тэр бас тэр охины хэвэн зүйл. Надад бол жоох их гардаг. Тэр бас хэвэн зүйл. Хамгийн гол нь өнгө, үнэр, хэмжээ тэрийг харна гэсэн үг шүү дээ. Яг нь ер нь бол жоохон эстроген дааврын өндөр нөлөөлөлс бол жоохон цагаан юм бол их гараад идэг онцлогтой охтууд бол байдаг. Тэр нь хэвэн гэсэн үг шүү дээ. Өмнө ерөөсөө сонсож байгаа юмнууд айгүй хэлээ. Одоо ингээд
ингээд биенийхээ нэм ирэхээр ер нь яг ингээд өсвөр нас руу ер нь шилжиж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ яг ингээд сарын тэмдэг нь ингээд ирсгсэн үед ер нь ингээд яг жирэмсэн болох боломж нь ингээд ер нь жирэмсэн одоо ингээд болох боломжтой болж гэнэ гэсэн үг үү? Тийм. Ерөнхийдөө одоо 9 нас 10 настай гэл те юм ирчихэж байгаа. Энэ бол ингээд сарын тэмдэг ирлээ бол жирэмсэн болно гэсэн үг. Тэгээ эхний бэлгийн харьцаанд ороод жирэмсэн болохгүй гэдэг бол ерөөсөй байхгүй. Тэр охин сарын тэмдгийн айл мөрчлөгөн дээр орсон, өндгийн эсийн айл үедээ орсноос аялгаж байгаа үедээ орсон бол тэгэл жирэмсэн болно. Нэг ихний оролтоор л гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ миний юм эвлээл гэж бодож байгаа бол би жирэмсэн болно, ээж болоход бэлэн болсон байна гэсэн үг. Яагаад сарын тэмдэг ирж байгаа гэхээр тэр охин айл хэдийн нэ, тий. Хүүхдүүлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ хүүн гэдэг чинь зөвхөн тэр нөхөө үржих үйл ажиллагаараа явахгүй тийм үү? Сэтгэн бодох үйл ажиллагаа гэдэг юм хөгжиж идэг гэсэн үг. Одоо хүний урдаа буюу одоо духны хэсэгт явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ өөрийгөө танин мэдэх, хариуцлага үүрэх тэр болгон хөгжөг гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ээж болоход яг сэтгэл санааны хувьд бол бэлэн биш. Биенийхээ хувьд бие өсгөлэн болсон ч гэсэн тий бие хувьд бол болчоод юм ирчлээ шүү дээ. Өндгээс ялгаж ийн гэсэн үг байхгүй юу? Тэглээгээд би одоо ээж болох болсон юм байна. Би бэлгийн харьцаанд орох болсон юм байна, тий. Би бүрэн биеэ даах чадвартай болсон гэж ойлгож болохгүй. Тэр хүний оюун ухааны хөгжил, сэтгэн бодох, юмыг тунгаан бодох, одоо тий утга учирыг ойлгох, өөрийгөө олох энэ төр дээр бол бүрэн гүйцэд биш учраас тэр бол 18 нас хүртлээр бэлгийн харьцаанд юу нэг орохгүй байхыг зөвлөх хэрэгтэй гэж би боддоо. 18 нас гэдэг чинь ер нь бол бэлгийн харьцаанд эрт орох тусмаа тий өөрт нь эрсдэл үүсчин гэсэн үг. Жирэмслэн хоёр бэлгийн замын халдвар аавн тий. Одоо бид нэр яриад байгаа тэр хөхөнцөр вирустэй яриад байгаа шүү дээ. Лама вирус тэрийг эрт авчиж байна гэсэн үг тий. Тэгэнгүүт умаа хүзүүний хорт хавдраар өгдөх магадлалыг нэмэгдүүлнэ. Олон бэлгийн хавтагчтай байх тусмаа одоо эмэгтэйчүүдийн өвчин рүүчих магадлал өндөр байна гэсэн үг. Тэгвэл одоо нөгөө эрт төрөл тэгээд одоо нэг эрт жирэмслэлт нь хүүхдэд одоо эмнэл зүйн талаас нь ямар хор нөлөөтэй байдаг вэ? Маш нөлөөтэй шүү дээ, тий. Октын жирэмслэлт бол тий одоо сургууль завсардна хамгийн түрүүнд тийм үү? Жирэмсэн болсон хичээлд явж чадахгүй, санхүүгийн дарамтанд орно. За тэгээ ихийн эмдэгдэлд орж болно, тий. Ихийн эмдэгдэл гэж ч одоо өөрийн амь насыг яригдана гэсэн үг шүү дээ. Мөн дутуу төрөлд, амьгүй төрөлд тэгээ мөн одоо бусад эрүүл мэндийн хүчин зүйлүүд бол нөлөөлж байна. Одоо жишээ нь ахаг хөвчөвчтэй бол тэр сэдрэх гээл тий. Ер нь бол тэгэхээр нөгөө өсвөр насндаа ер нь төрөхгүй байх хэрэгтэй. Тэрнээс нь жиргээс хамгаалах аргыг хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бэлгийн арснаар аваад эрсдэл хүчин зүйлд орсон байгаа бол юм нэрсэн бол одоо би угаасаа л жирэмслэх магадaltaй гэдгийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй гэсэн үг. Тэрийг дагаад мэдээж бэлгийн замын халдвар төвчин байна тий. Тимбүү, дох, халаами, тэрхэмнаа, заг хүйдэн, бэлгийн үү гээл тий herpes гэдэг энэ бүгдийг эрт авна л гэсэн үг. Нөгөө охтуудад маань ийм бодол байдаг л да. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт одоо жишээ нь доошоо цагаан юм гарах ч юм уу, өнгөтэй өнөртэй юм гарах ч юм уу, энэ заавчгүй бэлгийн харилцаанаас үр шалтгаалan сая гардаг гэж танилцлаа. Тэгэд энийг хэд нөгөө одоо энэ хэвэн бас боллоо шүү гэж бодсон үед эмчдэр очимоор идэг. Гэтэл яг ямар эмнэлэг дээр яаж очихоо мэддэггүй. Тэгэхээр охтууд маань ерөөхдөө бүх эмэгтэйчүүдийн эмнэлгээр очиод үзүүлж болох уу? За, ер нь бол тэгж үзүүлэх бас дутагдaltaй. Яагаад гэвэл тэр бол хүүхэд байгаа байхгүй юу? Хүүхэд байгаа шүү дээ. 18 нас хүрээгүй аа гэсэн үг шүү дээ. За үнэхээр хандах шаардлагатай энэ төр бол эцэг эхтэйгээ. За тэгээ манад бол их нийлхсний төв октын тусгай кабинет байгаа. Тэнд бол хандаж болно. Түүнээс өөр энгийн эмнэлгүүдээр одоо орно гэдэг бол жоохон харьцангуй. Дээрээс нь ер нь бол эцэг эхтэйг очих хэвээр. Яагаад гэвэл бид нэр хүүхдэд нь тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байгаа тий. Тэр хүүхд өөрийнхөө бас таньж мэдээгүй, өөрийнхөө одоо хариуцлага хүлээх чадваргүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр нэмчнэр шууд одоо ингэж үзлэг хийх нь. Ер нь бол хүүхдийн чинь ээж автагаа л үзүүлэх ёстой шүү дээ тий. Эцэг эхийн зөвшөөрөлтөөр хүүхдийг нь үзэж шинжлэх ёстой тий. Түүнээс шууд орж ирээд би доошоо цагаан гараа миний хөвлөөгөр өвдөд байна гэж ингэж үзүүлэх нь жоохон хайрцангуй. Яг хууль журмаараа бол 18 нас хүрээг бол эцэг эхийн зөвшөөрөл эсвэл одоо тэр хүний өмнө хариуцлага хүлээх ах эгчнтэйгээ орж ирж байж тусламж үйлчлэг авах ёстой. Мэдээж одоо тийг чадваргүй энэ төр бас октын тусгай кабинетууд байгаа тийм их нялхс дээр тэнд очиж хандах хэрэгтэй. Би бол хайцангуй жоохон хүмүүсийг бол том хүмүүстэй нийлүүлж үзэх бол дурггүй. За яг үнэхээр бэлгийн харьцаанд орсон одоо ингээд жирэмснээ мэдмээр байна. Би цус алдаад байна гэд ингээд ээж автагаа орж ирж байгаа охтуудад бол байдаг. Тэр охтуудад бол зөвлөгөө өгөө шаардлагатай бол
эхо харах үзлэг энтрийг нь бол хийж болдог. Тэгэхээр ерөнхийдөө бол охтууд маань яг хуулийн хүрээнд хууль талаас аваад үзэх юм бол угаасаа хууль зааснаар асран хамгаалагчтайгаа ирж үзүүлэх ёстой юм байна. 18 нас хүрээгүй бол зөв. Тэгээд дээрэс нь охтын кабинет, охтын эмч гэж тустай байдаг учраас ерөнхийдөө бол охтууд маань за би нэг өөр нь үзүүлчмээр байна. Ингээд үзүүлээд үзье гэж бодох юм бол тэр охтын кабинетад тусдаа охтын эмч рүү хандах нь зөв юм байна гэж ойлгосон. Газараа одоо үзүүлмээр байвал охтын кабинет руу очиод ингээ үзүүлчих болно. Одоо хоёрын эмнэлгүүдээр үзүүлмээр байвал эцэг эхтэйгээ хамт очиод зөвлөгөөгөө ярилцж агаад яг тусламж үйлчлэг авах боломжтой байна өөрт нь тэрийг үзнэ л гэсэн. Наа нь ерөнхийдөө бол энэ сэтгэл зүйн бэлтгэл аягүй чухал санагдлаа. Тэр бодох нөгөө насан туршаагүй хүүхдүүд айтхаад одоо том насан туршсан эмэгтэйчүүд хүртэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлнэ гэдэг нь өөрөө сэтгэл зүйн бэлтгэлээ аягүй базаагаад хувийн ариун цэвэр ингээл бүхэл юмаа ингээд бэлтгэсний үүдэн дээрээс одоо үзүүлэлт зүйл шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нөгөө сургуулийн орчинд хийгдэж байгаа охтын үйлчлэгийг бол ингээд эсэргүүцээд байгаа. Нөгөө сургуулаа хийх биш гэдэг үгнээс тий. Тийм байна. За одоо ингээд охтууд яг хизээ ямар үеийн эмэгтэйчүүдийн эмнэлгүүрээ хандвал арай очиход арай зүгээрээ дүү хэрэгтэй гэж юм. Тэгэхээр яг өөрт нь яг зовир илэрч байгаа үе гэсэн үг шүү дээ. Одоо сарын тэмдэг нь маш олон хоногор 7 хоногоос илүү эрэхтэй. Хэвлийгээр байнгын хүчтэй өвдөх. Дээрээс нь одоо цагаан маш ихээр гарах. За бэлгийн хүчирхийлэлд орох. Энэ үедээ бол өөрөө анхан шатны эмнэлгүүрээр ороод үзүүлээд тусламж аваад хаашаа чиглүүлэхийг ч олж болно гэсэн үг. Эсвэл эцэг ихтэй хэлнэ тий. Эцэг ихтэй хэлээд эцэг ихтэйг амт эмнэлгүүр рүү явна гэсэн үг. Энэ нөгөө хүн болгон бас харилцаа айлгүй учраас яг тийм тохиолдолд эмнэлэг хандна гэдэг нь бас харьцангуй шүү дээ тий. Яг ямар тусламж хүн болгонд харилцаа адилгүй. За үнэхээр одоо 15 сарын сарын тэмдэг ирэхгүй гэж болно тий. Тэр үед бол одоо миний сарын тэмдэг яагаад ирэхгүй юм бол гэд охтын кабинет руу хандаж зөвлөгөө авч эхо харуулах тий. Энийг бол эцэг ихтэйгээ ярилцж болно. Эсвэл өөрөө ирээд үрхийн эмчээс зөвлөгөө авч болно. Хамгийн анхан шатны байгуулж үрхийн эмнэлэг. Тэг үрхийн эмчээс эхний ээлжийн зөвлөгөө аваад дараагийн шатлаа яаж тэр хүн чинь тэр хүнийг үзнэ гэсэн үг. Тэр хүнд ямар зовир, ямар юу байгаа шалтгаалаа дараагийн төлөвлөгөө гаргана гэсэн үг шүү дээ. Өөрөө тусламж өгөх чадхаар бол үрхийн эмч тусламж үзүүлнэ. Чадахгүй бол дараагийн түвшин рүү явуулах. Зөв. Ариунад минь өөр асууж тодруулмаар байгаа зүйл. Одоо ингээд зарим охтууд ингээд яг сарын тэмдэг амар өвдөлтөй ирээл заримных нь болохоор ингээд би ингээд зөв зүгээрээ тэгээд би ямар ч өвдөлт байдгүй штэ. Юу айгу зүгээрээ дээ штэ гэлээл заримных нь болохоор ингээд бүр ингээд өвчин намдагч уужиж ингээд өвчний нэрээ намдаадаг тийм өвдөлтүүд байдаг штэ. Энэ хоёр нь яг ямар бие физиологи юм уу гоор ингээд ямар бие физиологоор ингээд ялгагдаад тэгээ ингээд шинжээр нь ингээд арай өөр хэд юм бол яг сарын тэмдэг өвдөлтөй ирэх бол аншуу зөндөө байдаг. Тийм. Ер нь анханасаа жоохон өвдөлтийг жоохон мэдэрдэг тий. Одоо умаа өөр ингээд доошоо сарын тэмдэг ирээд цус гарч байгаа үед бол умаа өөр жоохон баацалдаг. Тэр баацалтыг илүү их мэдрэдэг гэсэн үг тий. За зарим охтууд бол үнэхээр хэцүү өвддөг, зарим бол хөнгөн байна гэдэг. Ер нь бол баг зэргийн мэдэгдэж, баацлаж, зовирлаж 5 мэдрэмж бол төрж болдог. Гэхдээ үнэхээр хэцүү байдалд ороод байгаа бол мэдээж үзэл шинжилнэ гэсэн үг. Одоо тэр хүний хэвдэлд оруулаад ингээд өвдөхөөд ер нь бол өвдөлтийг одоо ингээд янз янзын онш гэсэн өвсөд өвдөж болно. Төрөлхийн өвдөж болно. Эндометриоз гэдэг бас тийм оншууд байдаг гэдэг. Зөндөө өвдөх шалтгаанууд байгаа. Үнэхээр өвдөөд айгу хэцүү байна гэвэл эмчээс эхлээ зөвлөгөө авна. Яг эмчдэр ирж үзүүлээд яхаа харуулад үслэг хийлгээд тэгээ эмч ерөнхий бол зөвлөгөө өгнө. Тэр хүн хэдэн настай тэгээ ямар шинж тэмдэгтэйг нь үзэж байгаад зөвлөгөө бол харилцаа адилгүй байдаг гэсэн үг. Одоо чиний өвдөлт бол харьцангуй бас байж болохоор юм байна тий. Чи ажиглая, өвдөлтөй ажиглая гин тий. Түүнээс одоо ингээд 18-наас хүрээгүй охтуудыг тийм шинжилгээг өг, тийм дааврын шинжилгээ өг, одоо тийм компьютер томограф хийлэг гэдэг нь бас харьцангуй тэр хүндээ бас одоо тэр хүн чинь өөрөө дөнгөж ирж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд хөрхий ингээ бас тэр чинь 1-2 жил дотор шууд докторчихгүй те хэлбэлцэж байгаа. За тэр охины өөрөө ингээ тэр дааврынхаа солилцоо нь өөрөө докторж байгааг багт дааврын шинжилгээ, тийм компьютер томограф хийлэг, тийм нарийн үнэтэй шинжилгээ хийлэг гэдэг нь жоохон харьцангуй. Ерөнхийдөө үзээд ажиглана. Яг үнэхээр шаардлагатай хүн байх юм бол одоо тэр үнэтэй шинжилгээ хийлхий гэсэн үг. Тэгэхээр үнэхээр өвдөд байгаа. Тэгэхээр эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ миний өвдөлт одоо байж болохоор юм уу? Надад үнэхээр өөр шалтгаанаар өвдөд байгаа юм уу гэдгээ ер нь бол ихэд эмчид үзүүлээд тэрний дараагаар бол зөвлөгөө аваад шийднэ гэсэн үг.
За ерөнхийдөө бол тэгэхээр ингээ хүн болгоны би харилцан адилгүй дахин татагдчихгүй учраас хүн болгон дээр одоо бүх зүйлэл ер нь бол өөр гэдэг байна шүү дээ. Шилжилтийн наснаас тийм зөвлөгөө өөр, төлөвлөгөө өөр, эмчилгээний төлөвлөгөө имийг яаж уух нь хүртэл өөр байдаг гэсэн. Тэгэхээр өөр нь шилжилтийн наснд орж байгаа охтууд маань ерөнхийдөө өөрсдийгөө маш сайн хараад бас дээрэс нь нарны тусгалаа хүртэл сайн авдаг ах хэрэгтэй ах нь тэгээд газ тавандаа чихэр жимс одоо юу гэдэг энэ халуун ногоотой зүйлсүүдийн хэрэглээг ойлгох танаад хэрэглэхгүй байх нь тийм байна. Нойроо сайн авах нь. За тэгээ стресс айгуу сайн хинж зохицуулах хэрэгтэй байх нь. Гэх мэтчлэн маш олон хүчин зүйлсээс болж одоо энэ сарын тэмдэг болон за өнгөтэй өнөртэй зүйл гарах гэдэг зүйл манаас болдог ахна штэ тий. Яг зөв. За ариунад маань өөр асуулт байгаа юу? Ер нь одоо ойлголтууд бол ер нь Тэгээ маш сонирхолтой өмнөөс сонсож байгаагүй олон мэдээлэл авлаа. Тэгээ дэмжтэй маш их баярлалаа. Тэгээ дараагийн удаа бид бас насанд хүрсэн болон төрөөгүй эмэгтэйчүүдийн талаарх зүйлсийг ярилцаад ингээд шат ахаад явах болно. Тэгээд энэ удаагийн подкастт маань оролцсон таартай хоёуланд маш их баярлалаа. За тэгээд сонсогчдоо бас баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Баяртай.